Тусын амнаас усыг ихээр ашиглан үйл ажиллагаа явуулдаг компаниудад хяналт тавьжээ. Шалгалтаар Монполимид компани Төв аймгийн Заамарсан, Булган аймгийн Бүрэн хангаас сумын Хилийн зан нутаг дээр ус ашиглах зөвшөөрөл авахгүйгээр ус олборлож байсан илэрсэн байна. Энэ нь усны тухай хуулийн 28-4, 28-6, 28-11 болон урт нэртэй хуулийн 22-6, 22-8, 36 дахь заалтуудыг зөрчижээ. Тус компаниг усны их үүсвэрийн хамгаалалтын бүсийн дэглэм зөрчиж, голын голдрлыг зөвшөөрөлгүй өөрчлөн, гол мөрний их үүсвэрийг хүндсэн гэж үзжээ. Одоогийн байдлаар тус компани ашигласан усны тооцоо гаргаж, орон нутгийн төсөв төлрүүлэхийг даалгаад байгаамаа. Усны сан бүхий газрын хамгаалтын бүсүүд орсон лицензтэй аж ахуй нэгж байгууллагуудаас тэр зөвшөөрлийн талбайгаас нь тэр хамгаалтын бүсд орсон талбайнуудыг нь хасах асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөх шаардлагатай байна. Тэгэхгүйгээр бол иймэрхүү одоо Монполимидийн жишээн дээр гарсан шиг саяны ийм үйл ажиллагаа бол дахин давтагдахыг өгөөх газар байхгүй. Сэлэнг аймгийн Тошиг сумын нутагт байгаа Улаавоогийн нүүрсний уурхай бол стратегийн орд газрын жагсаалтанд 2 дугаар хавсралд орсон боловч стратегийн орд газрын үндэсний жагсаалтанд орж ирээгүй. Тэр байгууллага бол одоо Сэлэнг болгон аймагуудын одоо долооны цахилгаан станцууд нүүрс нийлүүлэх төлөвлөгөөтэй биднээсийн одоо ажиллах боломжийг хангаж өгөөч гэсэн хүсэлт нэлээд хэдэн удаа ирүүлсэн. Бид нар бол лицензийнхээ талбайгаас тэр хамгаалтын бүсд орсон талбайгаа асууссны дараа дүгнэлтээ гаргуулаа гэд шаардлага тавиа сууж байгаа. Хамгаалалтын бүсийн усыг ашиглах нь усны их үүсвэрийг бохирдуулж хоригдуулах үндсийг тавьдаг гэж үздэг байна. Ус ашиглах зөвшөөрөл авахд ямар шаардлага хангасан байх талаар ямар ч байсан бол усны сан бүхий газрын хамгаалтын бүсэд зөвхөн усны сан биш, ойн сан бүхий газар орсон талбайд авахцсан газрууд бол тэр талбайнуудаа ашиглалтын лицензийн талбайгаас асуулж иж орж ирэх ёстой. Тэгээд ерөнхий тэр шаардлага хангасан тохиолдолд одоо бид нэр ус ашиглуулах дүгнэлтээ гаргаж өгдөг л дээ. Урт нэртэй хуулийг хэрэгжихгүй байгаа гэж олон жилийн турш ярьсаар ирсэн ус голын их үүсвэр газарт уурхай эрхэлж байгаа компаниудад хяналт тавьж хариуцлага алдсан тохиолдолд нөхөн олгор олгох замаар хэрэгжүүлэх юм байна.